зээнд өгөхгүй байна. Улсын хурал дээр энэ төрийн өмчт компаниудыг ховчлох асуудал яригдж штэ. Тэгээ энэ дээр ер нь таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Бас ажилчид нь одоо хувьцааг нь өгдөг байя гэдэг зүйлийг ярьж байна. Яг одоо энэ шийдвэр батлагдаа за одоо тодорхой төрийн өмчт компаниуд хувьд шилжлээ гэж бодоход одоо нэг стратегийн хувь эзэмшигч гэдэг агуулгаар нөгөө нэг өмнө гардаг байсан асуудлууд гарах уугүй юу гэдэг бас боломжтой байгаа тийм. Харин тий. Тэгэхээр нөгөө ийм байдаг л да. Альва зүгээр өмч өвчлийг явуулаад бас алдсан эцэн түүх байгаад байдаг. Яг энэ дээрээ сургамж нь юу гэсэн бэхээр тэр өмч өвчлийг явуулах хууль эрх зүйн бэлэн байдал болно. Бүтэц зохион байгуулалтын бэлэн байдал байсан уу гэдэг нэгдүгээр асуудал. Дараа нь өмч өвчлийг хийчлээгээд хайчдаг гэдэг биш. Өмч өвчлийн дараах асуудал байгаа. Жишээ нь эрчим хүчний компаниудыг би өмч өвчлийг маш болгоомжтой, маш одоо ээлж дараатай, зөв зохистой хийхгүй бол жишээнүүд байгаа шүү дээ. Жишээ нь Арангаа аймаг Багнуур дээр байна. Нөгөө дулааны станцын хүн баг өөрийн одоо миний хувь юмч баг карантаа хаач чадна ч гэж яах шиг тий. Ийм байдлаар явхаар нөгөө өмч өвчлийн дараах хууль эрх зүйн орчин гэ миний нөгөө яриад байгаа зүйл чинь ийм гаргаад байвал өмч өвчл буцах өрсөлдөөний үйл тогтоомжийн дагуу монополийн хуулиар тэр аж ахуй нэгж байгууллага дээр ямар арга хэмжээ авах уу гэдэг зүйлээр энэ чинь цааны ард иргэдийн аж ахуй нэгж ирэх шиг байгаа шүү дээ. Дулаан авах гэж. Тэгэхээр энэ өмч өвчлөл гэдэг зүйлийг маш боломжтой явах хэрэгтэй. Ингэж бас олноор нь хийж болохгүй гэдэг зүйлийг би зарчмаар нь хэлж байгаа. Хоёрдугаарт яг энэ хууль эрх зүйн орчноо зүг гаргачих юм бол тодорхой төвшөнд төрийн энэ холимог өмчийн асуудлуудыг шийдэж болж байна. Төр тодорхой хувийн авч үлдээд хяналтаа тавиад стратегийн буюу мэрэгжлийн хөрөнгө оруулагчийг орж ирээд менежмент энтрээ технологио сайжруулаад дээрэс нь хамгийн чухал оролцогч нь Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу ард иргэд баг. Яг жирийн ард иргэд дээр баялагын эзэн болох боломжийг энэ хуулиар олдож болно. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль болон ашигт малтмлын хуулийн 5-6 дээр байгаа яг одоо ингээл төрийн өмч бол ард түмний өмчгөл бүгд ингээд уянгалаад байна шүү дээ. Яг энийг бодит хийсвэр биш бодит болгоёг л иргэн ган дэлгэрийн нэрээр хувьцаал очих хэрэгтэй. Төрийн өмчт компани. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчмыг бүрдүүлэхийн төлөө бас энэ хаврын жуулганд бас холбогдох хууль тогтоомжийг шийдье. Ингээд ард түмэн одоо иргэдэд хувьцаажуулъя гэж байгаа. Тэрнээс биш тодорхой бүглэглэл эсвэл бизнес эрх ашигын төлөө энэ хувьчлалыг хийж болохгүй. Гэхдээ ард иргэд одоо энэ хувьцааг аваад энэ компаниг бас мэрэгжлийн стратеги хөрөнгө оруулагч орж ирж бас энэ зөв зохистой доктортой явна. Тэгээ төр бас хяналтынхаа хувьцааг авч үлдээд гэдэг ч юм уу. За эсвэл тодорхой хэмжээний хяналтын багцыг хувь шилжүүлж байгаа бол энэ дээр хориг тавих хэрэгтэй авах хэрэгтэй. Ийм үйл ажиллагаа явал хориг тавина шүү, зөвшөөрөхгүй шүү. Эсвэл ийм нөхцөл гарвал бид нар өмч өвчлийг буцааш өгдөг. Энэ нөхцлүүдийг маш тодорхой болгочвол өмч өвчлийг бас тодорхой зохистой төвшөнд зах зээлээ бид нар нээх хэрэгтэй. Ингэж энэ төрийн өмч дагсан одоо нэг улгаа зэлгээ янз янзын улс төрийн томилгооч гэсэн зогсох хэрэгтэй гэж л одоо харж байгаа. Тухайлбал Эрдэнэт үүдний зорилго стратегийн томоохон ордууд дээр хувьд очих чинь гэдэг ийм мэдээлэл аваад иргэдийн хувьд нэлээд эсэргүүцсэн байр суурьтай болж байгаа. Тий, яг зүгээр санал болгож байгаа. Энэ юу хэлээ? Засгийн газрын тогтоол дээр 100% дүнтгэж байгаа юм байхгүй, тодорхой хувь гэж байгаа. Гэхдээ энэ дэр маш боломжтой хандлагыг би хэлж ийн улсын хурал шийднэ. Хууль эрх зүйн орчин бүх юм тодорхой болгоно. Дээрээс нь яг зөв хөлбрүүдийг нь болж өгвөл иргэдлөө одоо энэ хувьцааг нь авах боломжийн тэр дундаа бүр магадгүй уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа орон нутгийн иргэд тэргүй хэлжэнд авдаг. Дараа нь аймаг болон нөлөөллийн аймгийнхан тэгээ бос сонирхч тэгээд аваад тодорхой магадгүй нэг Эрдэнэтийн төлөвлөрийн нэг 10 хүртэл хувийг нэг тухайн цаг хугацаанд ажиллаж байгаа ажилчид нь төр эзэмшүүлж болох байхгүй ажиллаж байгаа хугацаанд. Ингийн бол нөгөө дотоод хулгай зэлгийг шүү зогсоодог. Өөрөө чинь нөгөө хяналтаа тавьд эхэлдэг. Дээрээс нь одоо өндөр багаа шахахад шүүлүүлээгээд эхэлдэг байхгүй. Тэгээд боловсон хүчин маш доктортой ажилладаг. Тэгээд бэлдсэн боловсон хүчнээ бид нэр солонгос болон бусад улсад альдчих болохгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээд их орноо зориод ирж байгаа өндөр ур чадвартай дээрээс нь энэ одоо өндөр ур чадвараар өртөгтэйгээр бэлдсэн инженер залуучуудаа бид гадаад улсад алдаж болохгүй. Тийм учраас энэ хувьцааг эзэмшүүлдэг тийм жишгүүд байдаг. Энэ олон улсч байна. Манай дотоодын зарим аж ахуй нэгжүүд хийдэж штэ энэ үндэс дотоод хувийн компаниуд. Тэгэхээр энэ бодлогыг бас одоо бид харгалзаж үзэх хэрэгтэй. Хоёрдугаар гол нь иргэд энэ баялагаас өртдөг. Иргэд өрхийн нэмэлт орлоготой болох хэрэгтэй. Яг бодиттой. Түүнээс биш ингээд нэг концепцт бид баялагын одоо эзэн шүү, та баялагын эзэн шүүлгээд байдаг. Бодит байдал нь Эрдэнэс 5-7 одоо 1072 хугацаанаас өөр юм байхгүй байгаа даа шүү. Тэгэхээр энийг бодит одоо амь оруулах энэ одоо асуудал дээр бас энэ өмч өвчлөлийг зохистой явуул одоо болно. Гэхдээ иргэдийнхаа болгоомжилж байгаа шиг маш олноор нь болоод одоо стратегийн болоод эрчим хүчний энэ компаниудыг 100% шууд хувийн хвшил энтерт өгнө гэдэг зүйл ерөөсөй байж болохгүй. Энэ дээр бол одоо зарчмын асуудал гэж үзэж байгаа. За